Та бүхний ямар гэрээ. Энэ бол миний бурханлаг дүр. Би тэр цахим хүрдний цаан суучаад нүрээ харуулахгүй хэрүүл хийгээд байдаг хүн биш. Би нүрээ харуулж агаад хэрүүл хийдэг хүн. Би өнөөдөр тэр хэрүүлийн шинжтэй яриагаа цааш нь өргөжлүүлмээр байна. Тэгээд миний энэ яриаг цааш нь сонсох шаардлагагүй хүмүүсийн талаар би ярмаар байна. Энэ болохоор бод мөрийн зэрэг буддист библи буюу тий буддын шашны библи тийм үү. Тэгэхээр бурхны шашинтай хүн жишээ нь юу гэдгийг гурван эрдэнд итгэдэггүй түүнийг гутаанд оромжлогчтой нийлж болохгүй гэсэн баг. Тэгэхээр би болохоор энэ буддын шашныг итгэхгүй ч гэдэг юм уу. Би энэ буддын шашны буддагийн сургаалыг жишээ нь хэлээ утгагүй, явцалтаагүй байна ч гэдэг юм гэсэн юмнууд жишээ нь англи хэл дээр хийсэн байгаа. Тэгэхээр би тэр итгэдэггүй гутаанд оромжлогч нэгэн болж хуурж байгаа юм. Тэгэхээр энэ миний яриаг цааш нь сонсохгүй байж болно. Та нар тэр нөгөө нэг гайхалтай буддын жишээ нь ертөнцийн амар амгалан байцгааж иж болно. За тэр миний юу яриад байгааг сонирхож байгаа. Тэр хүмүүст хандаж хэлгээд. За энэ болохоор ийм цаг тооны бичиг энэ гэж байна л да. Тэгээд энэ нөгөө нэг буддаг ингээд янз бүрээр дүрсэлсэн хоочны зургнууд байдаг. Буддаа ингээд байдаг. Тэгээд тэр шавнар нь байна. Тэр цаана тэр сүмийн байгууламж тэр юу гэх юм янз бүрийн юмнууд байна. За энэ болохоор төвд хятадууд л жишээ нь юу гэдгийг зурж дүрсэлсэн юм шиг байгаа. Тэгэхээр жишээ нь ийм луу синтед залардсан байна. Тэгээд доороо нөгөө нэг ийм цагаан арслантай юун дээр суудаг юм байна. Тийм үү? Цагаан арслантай ийм сандал дээр суудаг юм шиг байна. Тэгээд шүхөр барьсан тийм тэнгэрийн дагнас жишээ нь хүрээлж байд юм байна. За энд болохоор хан гард байхгүй байгаа. Хан гард энд байхгүй. Тэгэхээр хан гард гэдэг бол жишээ нь энэ манай энэ Монголд байдаг нэгэн тийм онцлог шүтэн. Өөрөөр хэлбэл энэ богд хаан уулын савдаг гэж ярьдаг тийм үү. Эвэртэй шуу ер нь өөр улс орнд байд юм уу гэж байдаггүй байх. За тэгэхээр тэр хан гард гэдэг бол буддын шашныг дагаж орж ирсэн тийм гэсэн жишээ нь яриа байдаг. Тэр бол худлаа юм. Тэгээд бүр тэгж бичсэн хүн байна. Галарид гэдэг. Тэгээд энэ галаридын цаг гэдэг юуг бичлэгийг би доор линк тавьсан байгаа. Тэр Зава Римбучи гэдэг тэр төвдийн дорж жүгдэн гэдэг сахиусыг шүтдэг хүнтэй ингээд ярьж байна л да. Яг нэг тийм хоёр чөтгөр хоорондоо суугаад яг тийм сэтгэл санаа сайхан нийлж гисэн нэгэд ярьцгааж байгаа. Тийм. За тэнд их юм ярьж лээ л да. Жишээ нь Монголын хараал хорлолын эсрэг төвдүүд янз бүрийн өөрсдөө бас хараал хорлолыг хийцгээсэн, Монголын омгийг дарах гэсэн тиймэрхүү юм эртнээс хийцгээсэн зэрэгсэн тийм. Тэгээд энэ дорж жүгдэн гэдэг нь болохоор тийм эртний юм биш. 300-аад жилийн настай нэг тийм үгсэн ламын сүнс гэмээр юм гэж байгаа. Тэгэхээр тэгээд ингэ шүтдэг юм байна л да. Тэгснээ бас юу гэж хэлж ийнэ вэхээр тэр ядан бурхтууд чинь буудаггүй маа. Ядан бурхтууд чинь иргэдэггүй маа гэж. Яг уу жишээ нь үгдгийн хин нэг нь бөөлөөд жишээ нь үгдгийн эрлэг номоо хааны сүнс ингээд өөр дээр нь буугаад ирлээ гэсэн тийм логикоор бодоход тийм боломж ерөнхийдөө бол байхгүй л дээ. Өөрөөр хэлбэл аянганы эзэн над дээр буугаад ирлээ ингээл тэгэл гарнаас нь аянг цахилгаан ингээл захиал ингээд тэгж байгаа тийм тохиолдол бол ерөнхийдөө бол байхгүй. Тэгэхээр жишээ нь энэ
бидний амьдардаг энэ байгаль дээр байдаг одоо жишээ нь зүйлс тийм үү? Одоо ус гэж ярихад бол усын хаан гэж ярьдаг тийм үү? Тэгэхээр усын хаанууд дээр ингээд буучлаа энэ төр гэсэн юм байхгүй л дээ. Юу буудгийн бэ гэхээр одоо жишээ мэдээж сүнсэл буун одоо өвөг дээдсийн сүнс, өгсөн хүний сүнс ч гэдэг юм. Тийм сүнсэл буудаг. Харин тэр дорж өгдөн гэхээс илүү одоо тэр бурхтууд байдаг. Тэр ядам гэдэг бурхтууд. Аянганы эзэн бол одоо бурхан. Тэг бурхан. Тэр би тэр нэг намсраа бурхантай одоо жишээ нь үгдгийн харьцуулсан шүү дээ. Намсраа бурхан бол одоо нэг тийм хулган барьсан эрэгтэй хүн. Хулган нь бол одоо эрэгтэй хүний бэлэг эрэгтэн. Тийм үү? Эрэгтэй хүний бэлэг эрэгтэн гэснээс одоо жишээ нь шашны 8 дахил гэж бий. Яагаад 8 байдгийм бэ гэхээр одоо шашны 5 одоо мах байдаг гэж бий. Гал, ус, шороо, мод, агаар гэж тийм. Тэгээ 5 одоо махуд байхаас гадна 3 эрдэнэ гэдэг байдаг. Багш буюу тэр онгод нь тийм. Тэгээд тэр одоо тэр онгодынх нь одоо гаргаж буй одоо номлол. Тэгээд тэр номлолыг нь одоо жишээ нь үгдгийн зөв юм а гэж үзээд дагадаг. Сүсгтэн олон гэж байдаг. Тэгэхээр энэ 3 эрдэнэ байдаг. Ямар шашинд. Тэгээ ингээд бүгд нийлээд энэ 8 тахил гэж байна. Тэгэхээр та ингээд бурхан тахих гэж байгаа бол таны бурхантай холбоотой 5 мах бод тэгээд таны тэр шашны 3 эрдэнэ байх нь. За тэгэхээр бидний энэ одоо жишээ нь шүтээд байгаа энэ төвдийн шашин нь болохоор яг цэвэр буддын шашин биш юм. Өөрөөр хэлбэл төвдөөд ингээд энэ тэгээс буддын шашныг аваад өөрсдийнхөө шашны юмыг одоо нэмээд оруулчихсан. За буддагийн одоо жишээ нь амьдралын талаар одоо ярил л да. Одоо энэ болохоор миний одоо зурсан буддын шашны одоо 8 тахил байх. Тахил гэхээр мэдээж одоо буддагийн хөргийг ингээд дахиад ингээд тавина шүү дээ тийм үү. Өмнө нь нөгөө нэг бадар аягийг нь тавина. Тэгээд тэр сүсгтэн олныг нь төлөөлөөд одоо ийм бод гөрөөс гэдэг нэг юм тавина. Өөрөөр хэлбэл нэг жижигхэн буух тийм үү. 5 мах бод нь ямар шигтэй юм бэ гэхээр одоо эхлээд одоо гал гэдэг байгаа юм л да. Ямар нэгэн ан амтэн одоо халуун цустай юм болгоныг гал гэж үзэж болно. Дараа нь энэ шороо гэж байна. За энэ гал нь ямар шигтэй юм бэ гэхээр буддагийн ээж нэг тийм цагаан зааныг зөөдөлсөн гэж байна. Заримдаа эрэгтэй хүний нөгөө бэлэг эрэгтний нэг тийм заан гэдэг тийм үү. Тэгэхээр тэр эмэгтэй хүн заантай учирчээ. Дараа нэг тийм одоо цэвэр ариун хүү мэндэлж гэж байгаа. Тэр одоо бадам явхаа цэцэг тэр заван юмнаас гарахтай адил гэж байгаа. Тийм үү. Тэгэхээр бадам явхаа цэцэг яагаад газар шороо байдгийг би ихээр одоо уснаас дээш ингэж гарч ирсэн. Тэр бүх энэ буддын бурхтууд зогсдог тэр цэцэг бол одоо газар нэм. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ Япончууд буддын шашинд ороод өөрсдөө газар нутгийг одоо юу гэдгийг буддагийн ариун дагшин газар гэж зарласан байдаг. Төвдүүд бас өөрсдийнхөө газар нутгийг одоо буддын ариун дагшин газар гэж одоо бас зарласан байдаг. Тийм үү? Цас төндөрлөг ариун сарн газар гэх. Бид нэр одоо жишээ нь эх орноо нэг тийм буддын ариун дагшин газар гэж зарлаад байсныг би сайн мэдэхгүй юм байна. За тийм. Дараа нь болохоор энэ одоо юу гэдэг юм буддаа хамаг юм орхисон. Тэр орхимж гэж байна. Юмаа орхиод тийм орхимж зүүсэн гэж. Тэр нь болохоор нэг тийм хадаг байх. Тэр хадагаар одоо бөксөө ороосон тийм үү. Өөрөөр хэлбэл бас нэг олон нийтийн газар явж индаа нэг үсээ бой тийм үү. Бас нөгөө доотхоо нууй гэсэн маягаар нэг тийм даавны өөц авсан байгаа. Тэр даавны өөц нь тэр бие эрхтнийг нь хаадаг учраас
бас хаадаг гэж хадаг гэж тий. Тэгэхээр монголчууд одоо бие биендээ ингэж хадаг ингэж өргөдөг болсон тийм одоо яс ихэд одоо чинь юу гэдгийг алдартай болсон шалтгаан нь болохоор буддаатай холбоотой. Буддын шашинтай холбоотой. Буддаа тэр эмэг бугуйч алт мөгийн тэрийг авахгүй. Тэрийг аваагүй. Харин энэ хадаг орхимж гэдэг зүйлийг одоо авсан. Өөрөөр хэлбэл тийм даавны өөц байх нь шүү дээ. Тийм урт даавны бүс шиг. Тэр зүйлийг л одоо бурхтууд авдаг учраас бид нэр овоон дээрээ тавьдаг модонд үлгдэг. Тийм үү. За тэгээд одоо би юу гэдвүлээ гал шороо тэгээд энэ хадаг гэдэг нь болохоор агаар юм байна. Тий. Миний хувьд бол агаар гэж үздэг юм байна. Тэгээд энэ мод гэдэг элемент байдаг тийм үү. Бид нэр одоо энэ гал ус шороо агаартай байхтал одоо чинь амьдч чинь гэж бодоод байгаа. Гэтэл чи үгүй энэ урмал мод гэж байхгүй бол юу энэ гариг дээр амьдрал байхгүй. Тэгэхээр мод гэдэг их хүчтэй тийм одоо шинэ гэдэг амьдралыг тэтгэдэг тийм элемент байдаг. Тэгэхээр мод гэж вэ. Би усыг болохоор энэ мөнхийн одоо шинэ гэдгийг тасаршгүй тэ үлзий хээ гэдгээр одоо илгэсэн байгаа. Тэгэхээр цэвэр одоо ингээд буддаатай холбоотой буддагийн гэмээр тийм дахил одоо шинэ гэдгийг та нар гэртээ ингээд тавья гэвэл иймэрхүү юм байх нь заан байх нь тийм үү. Тэр холын оронд амьдардаг амтэн байх нь. Гэтэл чинь л одоо жишээ нь юу гэдгийг нэг тийм далайн хязаа. Буддаа ер нь тэр далайн хязаатай ер нь ямар хамаатай тийм үү. Тэр дунгаар чинь яасан хоолж исэн юм эсвэл одоо шинэ тэр дунгаа өвлөгээл нөгөө мөргөлдөө дуудаж исэн юм уу тийм үгүй шүү дээ. Тэгдэггүй тийм үү. Эсвэл юу буддаа одоо чинь юу гэдгийг тэр загас чинь байсан юм уу тийм үү. Хос загас гэж байгаа шүү дээ тийм үү. Эсвэл нөгөө нэг ариун усны сав энэ төр гэж байна. Энэ одоо чинь юу гэдгийг загас ариун усны сав энэ төр гэдэг болохоор одоо жишээ нь христийн шашинтай нэлээд ойрох юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл тэр нэг ус шүтдэг усын хаанд мөрөгдөг тийм үү. Гэтэл чинь энэ төвдийн тэр 8 дахил бол яах аргагүй бүгд л одоо жишээ нь үүдгийн усын хааны шүтэн байдаг. Тэр ялгуусан туг гэдэг тэр одоо жишээ нь солонгын өнгөтэй туг нь болохоор одоо жишээ нь үүдгийн бороо хур орсны дараа л ингээд солонго хандаал тэр нь ялгуусан өнгө байх юм байна л да. Гэх мэтэр. За би ингээд л одоо жишээ нь заан гэж ярьлаа шүү дээ тийм үү. Гэтэл энэ доор одоо жишээ заваа рембучи гэдэг нь болохоор бас зааны тухай ярьлаа. Тэр дорж жүгдэн гэдэг нь болохоор Ганеш бурхны хүү юм гин. Ганеш бурхны хүү юм гин. Тэгэхээр энэ их тийм одоо жишээ нь юу гэдгийг авцалдаагүй байна л да. Одоо жишээ нь бурхны шашинтай хүн бусад тэнгэрээс аврал ирэхгүй. Руда, Вишну болон энэ ертөнцийн бусад тэнгэрээс аврал ирэхгүй. Тэгэхээр уул усны лус авдаг онгон зэрлэг бусад зүйлийн тухай дурсах хэрэггүй биз гэж байна. Гурван эрдэнд итгэхгүй тэдэнд сэтгэлээ жолоодуулж болохгүй. Тий. Тэр тэд нар бол гурван эрдэнд итгэдэг учраас бид тэдэнд сэтгэлээ жолоодуулж болохгүй. Гэхдээ гэж байна. Эгэл жилийн амьдралын хүрээнд тэдэнд хандаж болно. Жишээлбэл амьдрахын тулд өглөгийг нь авах эсвэл өвчнөө эмчлүүлэхэд тулд эмчт нь хандаж болно гэж байна. Тэгэхээр буддын шашинтай хүн болохоор одоо жишээ нь христийн шашинтай тийм улсад амьдарч байгаа бол одоо жишээ нь тэр нөгөө нэг төрийнх нь хишгийг нь хүртээд байж иж болох нь байна. Өөрөөр хэлбэл нөгөө нэг тэтгэр мэтгүрийн аваа тийм үү. Тэгэл одоо жишээ нь тэр эмч мэмчээр нэмжлүүлээл одоо шинэ орон сууцаа бариулах бол одоо жишээ нь тэр засварчин үйлчлэгч энэ төрд нь хандаал тэгэл амьдрал тэгэл тэгсэн мөртлөө тэр нөгөө нэг яг тэр одоо юу гэдгийг улс орныг ингээд бүтээгээд ингээд зохицлоогоод байгаа тэр газар усны эзэн одоо жишээ нь юу гэдгийг ёс уламжлал энэ тэр илүү дутуу юм одоо жишээ нь дагаж мөрдөхгүйгээр одоо жишээ нь тэгээд ингээд зөвхөн буддаа тэр хүний номлол тэгэл буддагийн одоо тиймдээ буддад мөрөд сүсгтэн олонтойгоо найзлал ингээл яваад иж болно гэсэн тиймэрхүү зарчим байгаа юм.
Тий. Тэгэхээр нэг талаар одоо жишээ нэг тийм мэдээж хувиа хичээсэн шинжтэй байна л да. Монгол хүн болохоор усын нуул, усын даг гэдэг одоо нэг газар явж ивэл одоо шинэ тийм тухайн газрын бурхан гэдэг нэг юм Ганеш бурхан гэдэг нэг тийм зааны толгойтой юм байх юм бол одоо тэр Ганеш бурханд нь одоо шинэ нэг тийм мөрөгчөд тэгээ навагийн одоо шинэ нэг аюулгүй те нэг тийм амьдруулаач гэдэг юм уу эсвэл намайг нэг тийм замд нь асуудалгүй байлгаач гэдэг мөрөгчөд бол асуудал байхгүй гэж монгол хүн үздэг бай. Гэтэл чин энэ одоо жишээ нь үгийн буддаа одоо энэ энтхэгийн одоо жишээ нь олон бурхтад мөргөж болохгүй гэж зааж сургаад байхад яагаад энэ дорж жүгдэн тэр Ганеш бурхны хүү болчдгийг. Тийм үү? Их сонирн байгаа байхгүй. За тэгээд би энэ одоо жишээ нь дорж жүгдний тэр амлалтыг илүү худлаа амлалтууд нь болохоор одоо худлаа гэж хэлмээр байгаа. Тэгтээ одоо шинэ үгийн хүн нэхэр итгээд одоо их тэр амьдралдаа хэрэгжүүлж чадж болохгүй юм гэж байх уу? Гэтэл чинь одоо тийм зарчмын логикийн асуудлууд байдгийг. Баялагийг хэн бүтээдэг юм бэ гэсэн зүгээр л энгийн асуудал тийм үү? Тэгтэл чинь одоо христийн шашинтай хүмүүс нь юу гэх юм Есүст итгэгчид баялагийг бүтээдэг юм ач гэх юм уу тий? Тэгэхээр тэдний өөрсдийнх нь хариулт шүү дээ. Эсвэл одоо жишээ нь юу гэх юм баян намсраа бурханд мөргөл баялаг өөрөө ирдэм ач гэх юм уу тий? Гэтэл ингээд баян намсраа ч юм уу эсвэл дорж үдний ингээд баялагын бурхан гэдэг ингээд харах юм бол одоо нэг юм дутдаг. Тэрний юу гэдэг? Эмхтэй хүн байдаг. Миний бодлоор болохоор баялагийг эрэгтэй эмхтэй хүн хоёр нийлж бүтээдэг. Тэгэхээр баялагын бурхад гэхээр нэг эмхтэй бурхан, нэг эрэгтэй бурхан хоёулаа хамтдаа байх ёстой юм л да. Буддын шашинд болохоор одоо жишээ нь юу гэх юм эмхтэй хүнийг одоо дорд үздэг. Тэгээд одоо цэсгтэн тийм үү эрэгтэй хүн. Эр хүний давуу чанарт сэтгэл хангалуун байх. Эм заяаны сул талыг ойлгон чамлах. Бүсгүй тавиланд төрөх хүслийг дарах. Эр эрхтний засуулах гэж байгаа амьтныг суллах нь эр хүйсэнд хүүстэй болох нөхцөл болох юм аа гэж. Тэгэхээр эмэгтэй хүнийг одоо жишээ нь дорд үздэг шашин бол одоо буддын шашин. Би ингээл харын шашин тэгээд одоо харын шашинд одоо жишээ нь эрэгтэй эмэгтэй хүн хоёр хүн одоо гинэ тэр баялаг амьдрал аз жаргал өөр хүүхэд тэр 9 хүслийн тэгээ хамтдаа бүтэх ёстой гэж одоо хэлээд байгаа. Гэтэл буддаа болохоор их сонин тийм одоо шивдгийг нэг гэгэрл гэсэн юм олцоод тэгээд тэндээ одоо чинь юу гэдгийг тэр эртний хүмүүс ингээ нааш эргээд байдаг. Тэгээд миний хэлсэн ярьсныг даах гэдэг. Тэгээ нэг залуу одоо очиод одоо тэр номлол гэдгийг сонсоод ингээд хэсэг байж байгаа. Тэгээд их нэрдлүүгээ буцаад явсан баг. Зүгтаач гэсэн. Тэгсэн чинь будда хойноос нь одоо юу гэдгийг янз бүрээр хэлсэн те. Юу гэж хэлсэн бэ гэхээр энэ сул дорой ир тэр одоо эр хүний одоо жишээ нь бэлэг эрхтэн эм хүний умаад гацснаас могоон аманд гацсан дээр гэж хэлсэн байна. Тийм үү. Тэгэхээр би энийг одоо монгол болгож одоо жишээ нь гэдгийг орчуулъя гэх юм бол одоо эр хүний морь эм хүний одоо яах би өршүүлж байгаа тийм. Тэгэхээр эмэгтэй хүний одоо жишээ нь гэдгийг эмэгтэй хүний тэр эрхтэнд одоо эрхтнээ оруулах нь оруулах явдал бол тийм үү могоо аманд одоо жишээ нь эрхтнээ оруулахаас тийм муухай юм а гэсэн мэнгээр хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр буддаа ямар нэгэн байдлаар одоо жишээ нь гэдгийг сексийг үзэн яддаг тийм сонин одоо жишээ нь гаж хүн гэж хэлмээр эмэгтэй хүнийг үзэн яддаг хүн байдаг. Тийм сонин одоо эмэгтэйчүүдэд их дургу тэгэл бүх насаараа ганцаараа амьдэрдэг ч юм уу тий. Эсвэл одоо
одоо нэг гэмт хэрэг үлдэх хүн байл эмэгтэй хүнийг барайл хүчинтдэг ч юм уу тийм. Гэтэл чинь хүчинтэхгүй зүгээр эмэгтэй хүнийг очиж алдаг нэг тийм сэтгцийн өвчтөй хүн эрэгтэй хүмүүс бас байдаг. Эмэгтэй хүнийг үзэн яддаг эрэгтэй хүн. Бас одоо жишээ нь юу гэдгийг бүх насаараа ганц бие явсан эрэгтэй хүнд дургүй эрэгтэйчүүдийг үзэн яддаг нэг тийм хүмүүс байдаг. Одоо энэ интернетээр одоо феминист гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ингээд яаж байгаа нэлээд эрэгтэй хүмүүсийг одоо шинэ үзэн яддаг гэмээр эмэгтэйчүүд байдаг тий. Тэгэхээр буддаа болохоор бас нэг тийм гаж тийм үү ер нь сексийг үзэн яддаг. Тий секс бол одоо шинэ онцгүй юм ач гэх юм тийм хүн ярьсан хийсэн хүн байдаг. За тий. За тэр аянганы эзэн бидэн дээр ингэж ирдгүү маа биднийг иргэдгүү маа гэсэн яриа бол одоо худлаа юм аа тий. Энэ худлаа ярьдаг хүн ихсчихжээ гэж одоо энэ заваарын бүчи өөрөө ярьж байна. Гэтэл өөрөө бас худлаа яригч хүмүүсийн нэг байхгүй юу? Тий. Энэ аянганы эзний одоо жишээ нь тоо хэд юм бэ гэдэг нь их чухал байдаг. Энэ Герман, Англи одоо жишээ нь хойд зүгийн европчуудын одоо итгэл бишрлэр бол дөрөвт өдөр болохоор Thursday гэдэг. Тоорын өдөр, Тоор бурхны өдөр. Тэгэхээр дөрөвт өдөр болохоор очирван бурхны өдөр байх юм. Тэгэхээр дөрөвт өдөр болгон биднийг одоо жишээ нь үгдхийн хардаг, ивэдэг гэсэн маягаар. Бид нар болохоор дөрөвт өдрийг болохоор пүрүү гараг гэдэг. Тэр тэнгэрт нэг пүрүү гэдэг гараг байх юм л да. Тэгээд пүрүү гэдэг одоо нэг тийм дөрвөн талтай хутганы нэрээр нэрлсэн тийм өдөр байх юм. Дөрөвт өдөр. Пүрүү гараг. Гэтэл чин очирван бурхны одоо жишээ нь юу гэдгийг гартаа байдаг энэ очир гэдэг нь болохоор пүрүү биш юм аа. Очир юм аа. Тэгээд энэ очир болохоор энэ ингээ харах юм бол одоо им хас ингээд харах юм бол одоо ир хас ч юм уу нэг тиймэрхүү юм байх хэвээр. Ингээд очирыг ингээд уушгаад хасын дүртэй болгочихсон. Тэгээд дунд нь одоо ийм одоо юу гэдгийг бөөрөнхий чулуу байх нь шүү дээ. Би хэлсэн тийм жижигхэн чулууг монгол хэлэнд хайр гэдэг. Тэгэхээр ийм хайр атгаж яваа хүн бол одоо аянганы эзэн байгаа нь шүү дээ. Тэгэхээр энд дөрв байна. Энд нэг байна. Тэгэхээр 9-ийн тоо юм байна. Одоо очирван бурхны тоо бол 9-ийн тоо гэж хэлж болох юм. За тэгээ монгол хүн 9-ийн тоо гэхэд эрдэнийн тоо гэдэг одоо хэрхэмлдэг шүү дээ. За нэлээд удаан ярьчлаа. Өнөөдрийн хувьд ингээд өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа.